Монгол Улсын их сургууль судалгааны байгууллагатай хамтран монгол хэл шинжилэл 8 багц төслийг 2025-аас 2027 оны хооронд хэрэгжүүлнэ. Энэ төсөл нь монгол турхтнуудыг хамарч төслийн хүрээнд монгол хэлний тайлбар, толь бичиг, нутгийн аялгауны толь бичиг, хүүхдэд зориулсан толь бичиг зэргийг бүтээх юм а. За мөн гадаад улсад төрж өсөж байгаа монгол хүүхдэд зориулсан иж бүрэн сурах бичгийг олон улсын сурах бичгийн стандарт аргачлалын дагуу зохиож, монгол хэл соёл уламжлалын талаар цахим хичээл бүтээхээр төлөвлөжээ. Монгол хэл шинжилэл 8 багц төслийн гол зорилго нь их сургуулийн сургалт судалгаа олон нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэх явдал юм а. Энэ хүрээнд нийт 42 бүтээл төрнө. Тухайлбал монгол хэлний сурах бичгийг гадаад хүнд болон гадаадд төрж өсөж буй монгол хүүхдүүдэд зориулан бүтээхээр онцлогтой. Мөн их дээд сургуульд ашиглах хэл шинжиллийн сурал сурагчид Монголын нууц товчоо судалтай холбоотой багц ажил монгол хэл шинжиллийн нэг сэдвт бүтээлийг гаргах юм а. Тухайлаад хэлбэл нутгийн аялал судалтай холбоотой интеграл судалгаа гэж бид хийж байгаа. Энд бол одоо Брад, Ойрд, одоо Дарган ам аялал гэх мэтлэнгээр энэ аялгаунд байж байгаа үгийг тэр үгтэй холбогдох дүрс, видео гэдэг ийм мултимедиа сан гэдэг ийм зүйлийг их сурвалжийг бүтээх энэтэй холбоотой ийм сурал ном гаргана. Харин Монголын нууц товчоо судалтай холбоотой дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Өмнө одоо гарсан нууц товчооны судалгааг бол ахиулах, цаашд бол өмнөх одоо өмнө хийгдээгүй зарим буюу одоо олон нийтэд танигдаагүй байгаа тэр судалгааны ажлуудыг бас таниулах тийм зорилготой судалгаа болгоно өөрөөр ингэсэн орхигдсон болон шинэ одоо чиг хандлагыг бол гаргаж байгаа юм гэр онцлогтой байна. Төслийн нээлтээр төр хувийн хвшлийн байгууллага судлаачдыг төслийн багт хамтран ажиллахыг уриалсан. Мөн Монгол Улсын их сургууль монгол хэлний толь бичиг нэгж төслийн санхүүжилтийг 4 журмын хүрээнд шийдвэрлэн ректорын нэрэмжит ажил болгон хэрэгжүүлнэ гэдгийг мэдгдлээ.